Сайн уу манайхаа дараагийн бичлэгээр олзож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр өмнө ярьж байсан Alice in Borderland цувралын эхний бүлгийн сүүлийн 4 ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү орцгоё. За манай хоёр Чарлиг хайж нэлийн явсны эцэс нэг сэжүүр олж чаддаг. Өмнө нь оролцож байсан чонтоо тэмцээний үеэр нөгөө цэргийн хүн болон түүний хамтрагч хоёр бугуйчаар ижилсчихсэн байсныг нь санаад тиймэрхүү бугуйчтай хүмүүсийг хайж эхэлдэг. Нэлийн хайсны эцэс нэг тэмцээний үеэр бугуйчаар жигдэрсэн хэсэг хүмүүсийг олж чадах бөгөөд тэднийг нууцаар дагтал нөгөө хэд нь явсаар агаад нь ирээл арал гих газар дээр хүрээд ирдэг. Манай хоёр ч яг шууд очилгүй ажиглаад байж байтал арлын хүмүүс нь алужээ мэдчихсэн байж тараад манай хоёрыг бариад авдаг. Арал дээр авчирсны дараа нэлийн чухал царайтай нөхдүүд дундаас боосны гэмээр нэг баачга гарч ирээд ерний ертөнцид юу болоод байгаа бас энэ арал гэдэг газар нь яг ямар учиртай газар гэдгийг тайлбарлаж өгдөг. Манай хэд тэмцээнд оролцох болгонд ялагчид өгөх шагнал нь визнес гадна тэмцээний зэрэглэлийг илтгэдэг хөзрүүд өгч байсан юм лээ. Тэмцээнүүдэд амжилттай оролцоор байгаад хөзрийн бүх картуудыг цуглуулж чадсан нэг хүн буцаад хэвийн амьдралтаа орох эрхтэй болдог бөгөөд энэ арал гих газар нь олуулаа нийлж ягаад хөзрийн картуудыг цуглуулад хүмүүсээ нэг нэгээр нь явуулах зорилготой газар юм лээ. Тэмцээнд оролцоод ялсан картаа арлын удирдлагуудад өгөх бөгөөд сайн карт олж ирэх юм бол чиний зэрэглэлчнүүс нь тэрний хэрээр арлаас явах магадлалч ихснэ гэсэн үг. Ер нь бол ганцаараа бүх картуудыг зоглуулах гэж зовж байхаар холуулаа нийлж яваад гялскас хүмүүсээ явуулъя л гэдэг зорилготой газар. Одоогоор л арлаас явах хүн нь энэ босс нь бөгөөд хэрвээ тэр явчих юм бол хоёр дэрэмлэгдэж байгаа хүн түүний дараа явна буюу нийт нэгin төлөө гэсэн их зөв зарчмаар ажиллаж байгаа юм шиг санагдсан. Арлын хүмүүс ихэнх картнуудыг цуглуулчихсан бөгөөд хэдхэн карт л үлдчихсэн байгаа юм лээ. За тэгээ манай хоёрт яг давхцааг байсан нэг карт нойж таарсан болохоор хүчээр шахуу арлын гишүүнээр илсүүлээд авчихдаг. Арлын хүмүүс бол ер нь юунд санаа зовхгүй өдөржин сайхан зугаацж хагаад орой болохоор гарч тэмцээндээ орчгоод л байж байдаг нэлээд жаргалтай нөхдүүд юм лээ. Угаасаа хотод байгаа хамаг зэр зэвсэг хуучны машин тэрэгнүүдийг өөрсдийн болгочихсон болохоор нэлээд хүчтэй гэсэн үг. Оройн нь олж тэмцээнд явах ёстой болох бөгөөд манай хоёр өөр тэмцээнүүдэд хуваарлагдсан байдаг. Арисүгийн оролцсон тэмцээний дүрм нь оролцогчдыг усаар дүүрж байгаа нэг өрөөнд оруулах бөгөөд дүүрхээс өмнө даалгавраа биелүүлэхгүй бол бүгдээрээ догон цохиулж өгөх аюултай тийм тэмцээн байдаг. Дүрм нь болохоор оролцогчдын байгаа өрөөнд 3 ширхэг унтраалга байгаа бөгөөд хажуугийн өрөөнд аль нэг унтраалгатай нь холбогдсон гэрлийн шидэн байгаа. Мэдээж хажуугийн өрөө нэгдэж хаагддаг хаалгатай бөгөөд зөвхөн нэг л удаа хаалгыг нээлттэй байх үед нь унтраалгыг асааж унтрааж үзэх боломжтой бөгөөд хаалга хаалттай үед бол хүснээр унтраалгыг ажилуулж болно. Мэдээж тэр өрөөнд хэн нэгэн байх үед унтраалгыг ашиглах боломжгүй бөгөөд ус дүүрхээс өмнө унтраалгатай холбогдсон зөв гэрлийг олох ёстой даалгавар байдаг. Бусад оролцогчдын хувьд сандарснаасаа болоод шууд хаалга нээлттэй байх үед унтраалгыг ашиглаад үзье. Хэрвээ азтай авах юм бол гэрлээс нь азгүй бол ядчил хоёрхан гэрэл үлдчих юм чинь 50% магадaltaй болохоор гайгүй байлгүйдээгээд шууд эрсдэлтэй юм хийх гэсэн чинь манай Арисү баталгаатай зөв гэрлийг олж чадах санаа олж чаддаг. За тэр нь болохоор эхлээд хаалга хаалттай байх үед нь унтраалга ашиглах бөгөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа хаалга нэгээд өөр нэг унтраалгыг ашиглана. Азан тараад гэрэл асах юм бол окей. Хэрвээ асахгүй байх юм бол гэрлийн жийдэнд хурж үзээд халуун байвал хаалттай байх үед ажилуулсан гэрлээ дахин ажилуулна. Халаагүй байх юм бол үлдсэн унтраалгыг ажилуулна. Хаалттай байх үед ажилуулсан унтраалга нь зөв байсан бол гэрэл асаад тодорхой хугацаа өнгөрөх үед баг зэрэг халсан байх ёстой гэдгээр нь хөөж бодоод эцэст нь даалгавраа амжилттайгаар тосгож чаддаг. Арал ерөнхийдөө 2 хүний эрх мэдэлтэй байдаг бөгөөд мэдээж хамгийн том босс нь ихэнд уулздаг номер 1 бөгөөд түүнээс дутгааргүй эрх мэдэлтэй дээрээс нь өөрийн гэсэн бага бүрдүүлчихсэн хүн бол агууны буюу өмнө нь чонтоо тэмцээнд хамт оролцож байсан нэлийн эвгүйгээр байж таардаг. Арисү маань саяны тэмцээнд оролцох үеэрээ арлын нэг удирдлагатай хамтдаа оролцсон бөгөөд нэлээд ажгүй ухаалаг байсан болохоор манай хүнийг арлын удирдлагууд игнэндээ илсүүлэхээр болдог. Оройн арлын удирдлагууд оролдох бөгөөд одоо хүртэл хүний зоригтой үзэр нэгч гарч ирж байгаагүй. Гэхдээ нэгээс 10 хүртэлх баг бүх үзэр бүрдсэн бөгөөд ердөө бундын 10 л олдог байгаа юм лээ. Хэрвээ бундын 10-ыг олоод ялчих юм бол дараагийн шат руу орж магадгүй гэд манай хэд бөөндөө эрчимтэйгээр хайж эхэлдэг. Орлын дараагаар босс манай Арисүтэй ганцаарчилж уулзаад л ер нь л нэлийн анхааралд нүрчсэн байгаа юм лээ. Мөн дээрээс нь агууны босс хоёр өмнө найзууд байсан бөгөөд хамгийн анхны арал гих газрыг үүсгэж байсан гэдгийг мэдэж авдаг. Маргаашнаас нь манай хоёр арлын хүмүүстэй уулзаж мэдээлэл цуглуулах бөгөөд нэг сүртэй зөвл мэдэж чадалгүй явж байтал өмнө нь чонтоо тэмцээн дээр уулзаж байсан хизээж гүйлээ алддаггүй нөгөө гартаа тааралддаг. За энэ күүлгарыг жишээ гэдэг бөгөөд алужийн арал дээр ирээд удирдах зөвлөлд нь хүртэл орчихсон байдаг. Агууны болон босс хоёр хоорондоо дэмжэлтэй байгаа бөгөөд тэрэнд эсрээд хэн нэгэн дийлэх нь цаг хугацааны асуудал болчихсон байгаа юм лээ. Хэрвээ агууны дийлчих юм бол зүгээр л цэргийн дэглэмтэй бол шиг болоод ямар ч зохион байгуулалт болно.
Жишээгийн энд байгаа зорилго нь болохоор боссын төлөвлөгөө таалагдсан бөгөөд энэ маягаараа хэвэн байх юм бол удахгүй дараагийн номерыг болох нь тодорхой гэдгээ мэдээд арал дээр үлдсэн ч одоо тэр төлөвлөгөө нь эргэлзээтэй болчихсон гэсэн үг. Хилж дуусаагүй байтал нөгөө босс нь тэмцээнд оролцох гэж яваад тэндээ хүчигдэг. Уг нь бол номер 1 өгөх юм бол номер 2 орлох ёстой боловч агуу нэгийн хүмүүс удирдлагын зөвлөлийг бүгдийг нь сүрдүүлж байгаад хүчээр дараагийн боссоор сонгогддог. Мэдээж босс өгсөн учраас жишээгийн төлөвлөгөө худлаа болох нь тодорхой. Тиймээс арис үл санал тавиад түүнийг нь зөвшөөрснөөр манай хэд арлын бүх картнуудыг хулгайлаа зүгтгаар шийддэг. Арлын бүх картнууд нь зөвхөн боссын л мэдэх нууц зөвхтэй сейфэнд хадгалагддаг бөгөөд агууны болон удирдлагууд нь боссыг солигдсон талаар мэдэгдэл хийх үеэр нь сейфт өрөөлөө арисыг оруулахар төлөвлөөд энэ хооронд нь жишээ нууц зүгийг олох оруулдаг. За тэгээд төлөвлөгөөний дагуу Арисумон яаж хийж байгаад нөгөө өрөөг нь олоод зэвний кодыг нь хийж байтал өнөө жишээ чинь агууныг дагуулад ороод ирдэг. Мань жишээ манай үнээр наадж исэн байлээ. Өөрхий Арисумон тэрийг нь ч мэдлгүй усаагийг хөлдөөж ирээд хоёулаа баригдчихдаг. Манай хүний виз нь маргааш дуусгаж байгаа бөгөөд шууд алчхалгүй айцыг илүү мэдрүүлнэгээд хугацаанд дуустал нэг өрөөнд хүлээд хайчихдаг. Энэ үеэр жишээ ганцаараа бүх үзрийг олох бөгөөд яг үүндээ Арисугийн олсон тэр сейф нь анханасаа л жинхэнэ биш байсан юм байна лээ. Тэрийг нь жишээ мэдчихсэн бөгөөд жинхэнэ хаанагааг нь мэдж чадахгүйсэн болохоор Арисуг ашиглаад жинхнийг нь мэдэж чадсан байдаг. Бүх үзрийг авчгаад яг явах гэж байтал гинт арлын бүх хүмүүсийг хүчээр тоглогчд болгоод олдохгүй байсан сүүлийн үзэр болох Бундын 10-ын тоглоом эхэлж ихдэг. Тоглоомын дүрм нь арлын нэг гишүүн хүнд алуулсан бөгөөд 2 цагийн дотор алуурчныг олоод галч чадах ёстой болж таардаг. Мэдээж арал агууныгийн удирдлаганд орсон болохоор бүхнийг хүчирхийллээр шийдэх аргыг сонгодог буюу агууныгийн хүмүүс өөртөө с ижигтэй санагдсан хүмүүсээ алаад л шууд гал руу шидэж эхэлдэг. Үүнээс нь болоод арал тэр чигтээ эмх замраагаа алдах бөгөөд үүмэний үеэр усаагийн маань хөөрхөн баг бүрдүүлчихсэн Арисуг хайж эхэлдэг. Хүн болгон алуурчныг өөр өөрсдийнхоороо хайх бөгөөд өмнөх боссын баруунгаар олох хаана арай нэг бодтойгоор алуурчныг хайж байдаг. Ер нь бол өмнө цогцтой ажилдаг байсан мэрэгжлийн үе юм байлээ. Тиймээс жаахан л хугацаа авах юм бол алуурчныг баттай олж чадна гэдгийг мэдээд Гүнэ түнд туслахаар олоод хамт явж байтал агуу нэгэн дооройдаг нэг эвгүүн хүртүүд тааралдах бөгөөд Гүнэ түүний эсрэг тултгаар болдог. За энэ Койна гэдэг нь хэн бэ гэхлээр жишээ ята хамтдаа явдаг хамтрагчин шүү. За ер нь бол манай талаа л гэсэн үг. Койна маань өмнө эрэгтэй байсан бөгөөд аавынхаа шахалтаар тулааны урлагаар хичээлдэг байсан юм лээ. Өөрийгөө байнга эмэгтэйгээр мэдэрдэг хүнийг аав нь огт хүлээн зөвшөөрөхгүй байсан болохоор эцэстээ гэрээсээ явж исэн юм лээ. Яг нэг үгээр бол Койна трансгендер бөгөөд түүнээс гадна нэлээд чадварлаг тулддаг гэсэн үг. Манай хүн хэдийгээр чадварлаг тулддаг ч гэсэн нөгөөх нь бараг алуурчин шахуу юм болохоор нэлээд ширүүн тулаан өрнөсний эцэст Койнагийн ялалтаар дуусдаг. Энэ хооронд жишээ яж гэсэн өөрийн арга барилаар алуурчныг хайж эхлэх бөгөөд түүний таамаглалаар бол агууны болон түүний удирдлаганд байх эрх мэдэлтэй нөхдүүдийг алуурчин гэж үзээд хамгийн эхлээд агууныгийн баруунгаар олох Нирагигаас эхлээд ангуучилж эхэлдэг. За ингээд энэ тэндгүү алаан хидаан дулаан болж явах үеэр усаагийн маань хайсараагаад эцэст нь Арисуг олж чаддаг. Арису маань гол дүр болохоор ч тэрүү эсвэл үнэхээр л ухаалаг болохоор ч тэрүү жоохон бодож ийсэн нөө жинхэнэ алуурчныг олцглоо доошоо боцгоё гэд бодвол агуунытай тааралддаг. Тэгснэ гинэт агуунуудээр очиод л чи боссын хамгийн сайн ажин байсан юм байж яагаад түүнийг алчихсан юм энэ төр гэдэл өнгөрснийг нь харчихсан юм шиг л ярьж эхэлдэг. Гэхдээ яг хуу манай хүний таамаглал нь үнэн л байдаг л да. Агууны болон босс хоёр өмнө сайн найзууд байсан гэж хэлж байсан да. Гэтэл арал дээр ирснээс хойш яагаад ийм таагүй харилцаатай болчихсон юм гэдээ гайхтал яг үнэндээ хүмүүстэлтийг харагдчихсан бөгөөд сайн найзууд хэвээрэлсэн юм байна лээ. Гол нь яагаад хүмүүсийн нүдэн дээр тийм харилцаатай байсан гэхлээр Нираги болон бусад галзуу нөхдүүдийг агууныгаар дамжуулж хяналтантай байлгах зорилготой байсан юм байна лээ. Гэхдээ тэр төлөвлөгөө цаг явах тусам нуран унаж хүмүүсийг удирдахад улам хэцүү болж байсан бөгөөд дээрээс нь боссын хийж буй зүйлс нь баталгаатай биш зөвхөн өөрийнх нь бодож олсон таамаглал төдий байсан болохоор агууны маань эцэстэн залхаад одоо болио гэд хэлсэн чинь нөгөөх нь урагчид өхөх ёстой энэ гэдэг дүрмээ яриад алах гэж байгаад агууны дүрсүүлчихсэн юм байна лээ. Нэг үгээр бол босс маань тоглоомонд оролцож байгаад өхөөгүй зүгээр л агууныг алах гэж байгаад өөрөө алуулчихсан гэсэн үг. Гэхдээ хамгийн гонигтай нь агууныг алах гэж эглүүлж байсан буун сумгүй буюу агууныг зүгээр л шалгаж исэн юм лээ. Тэрийг нь даанч мэдлгүй рефлексээрээ алуулах гэж байна гэж одоод найзыг алчихсан болж таардаг. Мэдээж хэрэг хамгийн сайн найзыгаа алсандаа маш ихээр гимшээд тэр гимшил нь удалгүй уур хилэн болж хувираад арлын бүх хүмүүсийг алаад дараа нь өөрийгөө ч гэсэн хүнээгөөд ер нь энд нь бүгдийг нь дуусгахаар шийдчихсэн л байсан юм байна лээ.
Үүний дараагаар Арисиу маань алуурчин бол нөгөө алуулдаг охин өөрөө буюу зүгээр л амиа оролцсон гэж хэлдэг. Манай хүн өмнө нь бундын долоогоос гадна нэлээд хэдэн тэмцээнд оролцоод найзуудыг алдаж байсан гашуу туршлагатай юм болохоор энэ тоглоомны цаана байгаа хүн яаж хүмүүсийн зүрх сэтгэлээр тоглодгийг сайн мэддэг болсон байдаг. Хамгийн зөв нь иймэрхүү тоглоом эцтэй гэхэд нэг ч хүний амийг хохирохгүйгээр дуусгаж болохоор байдаг буюу ялсан хүмүүс дараа нь тэр боломжийг олж хараад найзуудыгаа хүнөөсөнд нь харамсуулах зорилготой харгас тоглоом гэдгийг ойлгосон байдаг. Энэ үеэр аан гарч ирээд Арисиутай санал нэгдэх бөгөөд эцэст нь агууны ч гэсэн галзуурлаа зогсоодог. Мөн дээрээс нь амиа орлсон охин болон түүний найз хоёр тоглоом бүтээгчидтэй хамтарч ажилладаг, эсвэл тэдэнд барьцаалагдсан хүмүүс байсан юм лээ. Тийм болохоор тоглоомны төлөө амиа орлоод нөгөө найз нь болохоор өөрийгөө тоглоом зохиогчдтой хамтарч ажилладаг гэдгээ хэлтэл тэнгэрээс лазераар буудаад алчдаг. За ингээд эцэст нь нэг нь бүгд чигдрээд гайгүй боллоо гэтэл алуулчихсан гэж бодож байсан Нераги чинь амьд гарч ирээд арлыг галдан шатаагаад яг манай Арисиуг алах гэж байтал гэгэрч гисэн агууны урдуур нь орж авраад Нерагиг өөртөөгөө хамтдаа гал руу аваад орчихдог. За ингээд жинхнээсээ дайсан болсон болохоор нөгөө охины галж шатаагаад эцэст нь тоглоомоо дуусгаж чаддаг. Арлаас явахын өмнө тоглоом бүтээгчидтэй хамтран ажилладаг гэдээс нөгөө хоёр охины нэгнийх нь утас дээр бичлэг хийж байсныг анзаараад Арисиу утсыг нь авчихсан юм лээ. За тэгээ нөгөө утсыг нь ухаад үзтэл нэлээд хэдэн бичлэг байх бөгөөд баггүй нууцыг олж мэддэг. Энэ хоёр охинтой адилхан тоглоомын бүтээгчидтэй хамтран ажилладаг хүмүүс зөндөө байдаг бөгөөд тэднийг дилер гэж дууддаг юм байна лээ. Дилерүүд ихэвчлэн зөрөг дүрээр тоглоомонд оролцдогч, заримдаа тоглогчдын дунд дөөрөгдөл үүсгэхийн тулд нууцаар оролцох тохиолдол байдаг бөгөөд тоглогчдоос ялгаатай тэднийг тоглоомонд ялгадуулж байж вэзэн сонгогддог юм байна лээ. Мөн дээрээс нь тоглогчид дээр бооцоо тавин зугаацаад сууж байдаг хүмүүс байдаг гэдгийг ч олж мэддэг. Ингээд нөгөө хоёр охины бичлэгний тусламжтайгаар тоглоомны ард байдаг хүмүүсийн нууц баазын байршлыг мэдээд явсараад очтол тэнд нь байсан бүх хүмүүс алуулчихсан байдаг. Яг энэ үеэр Чишиа Куйна хоёр ч гэсэн нууц баазыг олоод өрөөд ирсэн байдаг. Уг нь манай эдийн дээрээд бүх зүйлийн учрыг олох байх гэж бодсон ч эцэст нь санснаар нь болоогүй дурман нуграад байж байтал гинэт арал дээр хамт байсан Мира гэдэг эмэгтэй шууд дамжуулт хийгээд ороод ирдэг. Тото өдрүүдийг цуглуулж чадсан бүх тоглогчдод баяр хүргэе. Ингээд та бүхэн дараагийн шат руу орох боломжтой боллоо гэд 2 дугаар үеийг эхлүүлж байгаа киноны маань эхний бүлэг дуустдаг. За нэг ийм кино энэ манайхаа кино маань нийтдээ 2 бүлэгтэй бөгөөд эхний бүлгийг нь ярьж дууслаа. Та хэдэд хэр зэрэг таалагдсан хичнээн их лайк комент авахаас нь шалтгаалаад дараагийн бүлгийг нь ярьж магадгүй. Гэхдээ яг тэдэд хугацаа ол хэлж чадахгүй юутай харж агаад л олъё. За тэгээд эцэст нь бичлэгэн таалагдсан бол дардаг юмнуудаа дараараа дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Тэр баяр та.